Өндөр суух тавтамаар л би олгогдлогч инхбат. Хөтлөгч амар санаа биднийг цаг хугацаагаар хэлүүлэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгийн Од Өндөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг өдөр бүр шинэ ураатай Төлөөшөө Бэкери болон ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивент итгэж байна. За өдрийн минь аврах. Өдрийн минь. За Индиануудтай байлтаад байгаа юу? За таныг эзгүү түүрэгт явж байхаагаар Индиантай дайна эхлүүлчихэд явж байлаа. За одоо тэг өмнөх нэвтрүүлгээр бас одоо хоёр дахь нэвтрүүд хэсэг нь учраас жоохон нэг минутын дотор ч юм уу нэг бэкграунд одоо юу усанд өнөө хүртэл юу болоод юунаас цааш эхлэх гэж байгаа тухай ярьж өгье. Өмнөх дугаараар тийм. Өмнөх дугаараар. За ер нь бол North West гэдэг байгаа баруун хойд нутгийг өөрийн болох одоо тэр зорилго Ohio гэдэг голоор ингээд хил тогтоцсон. Энэ Ohio гэдэг мөрнөөс одоо баруун тийш нэгж одоо манайхаар хэлдгэр бол нэг нэгж хятаж байгаа мөр гарахгүй гэдэг шиг нэгж шар толгойтой оршин суугч колонистыг гарахгүй гэдэг Индиан огууд нэгтцсэн. Тэгээд тэрийг баруун хойдын холбоо гэдэг байгуулсан. 3 Индианы омгийн ахлагч одоо бяцхан яст мэлхий гэдэг байгаа тэр Майами овгийн удирдагч одоо Михшик Кинавква. Шауны овгийн одоо толгойлогч цэнхэр хүрэмт гэдэг. Тэр нэг British Францын армийн офицерын цэнхэр хүрэн баггүй юу? Тэрийг өмссөн. Тэгээ цэнхэр хүрэмт очтой байхгүй юу? Одоо Via Pierserva гэдэг Сенва гэдэг нэртэй. За тэгээ Ленапе гэдэг бас нэг омгийн удирдагч. Букон Кахелас гэдэг ийм 3 одоо удирдагч. Одоо удирдах. За энэ яагаад энийг 3 удирдах байгаа гэхээр 10 гаруй аймгийн дайчид цугларсан. 1500 орчим, 1200-аас 1500 орчим. Тэгэхээр эдгээр нэг хэлээр ярьдгүй байсан. Учираас коммуникац буюу ойлголцол, харилцаа холбооны хувьд асуудалтай учраас бүлэглээд за би энд нартай харьцчихэд би эднэртэй харьцчихэд 3 одоо омгийн ахлагч чиф гэж ярьдаг шүү дээ. Индиан чиф гэж ярьдаг. Тэд нар 3 хэсэг болгож удирдсан гэсэн. Ерөнхийдөө бол энэ дундаа хамгийн том манлайлахаар үүргийг бол одоо тэр Little Turtle гэдэг байгаа тэр бяцхан яст мэлхий очтой тэр Михшик Кинавква. За гэдэг хөр удирдаад тэгээд одоо тэр яг эднэр чинь ингээд удирцсан явж байхад нөгөө талд нь Америкийн генерал Хармар хойд руу ингээд нутгийн өн рүү цөмөрсөн явж байгаа байхгүй. Тэднийг хинч хараагүй юм шиг боловч тэднийг дагаа явж байсан гэсэн. Энд ч юм бол энэс өмнө Индиан овгууд чинь тустай өөрийн газар нутагтай байсан. Тэгээд үгүй чинь хилээч ойлгодгүй юм шүү дээ. Ойлгохгүй тийм. За дээр нэмээд бас одоо хөтлөгч Дулмсар манаас нэг юм хөө мэдээлэл өгсөн. Яа тэгэхээр энэ бас манай нэг өмнөх нэвтрүүлэг дээр нь нэгдүгээр хэсэг дээр нь бас нэг хэсэг одоо уншигч маань бас сонсогч маань бас адуутай байсан нэтэрэ мустан гэдэг юм бичсэн байлээ. Тэгээд би зүгээр дахиад хэлчихье. Америкт колоничлогч нар ирэх хүртэл нэг ч адуу байгаагүй. За байгаагүй учраас хүрэл зэвсгийн үеийн хөгжлийн хувьд л тийм байсан. Тийм ч учраас бүр морь байгаагүй учраас дугуй байгаагүй. Дугуйг бүтээгээгүй гэсэн үг шүү дээ. Дугуй гэдэг чинь хүн төрөсний түүхэнд хамгийн том одоо үеийн хөгжил дэвшил тавьчирсан зүйлүүдийн нэг шүү дээ. Яг морь адуу байгаагүй учраас дугуй үсэх гэсэн байхгүй. Адуу байж дугуй үсдэг байхгүй ер нь. Санааг нь ойлгож байна тий. Тэр чинь ингээд тодорхой зайд хүний хурднаас илүү овор ханчтай ачааг тодорхой зайд хурдан хүрэх хэрэгтэй гэдэг хатгаар дугуй үсэх хэрэгтэй. Чинь эдгээр дугуйч үсээгүйсэн байна. За ингээд ийм нөхцөл байдал дээр ган төмөр буутай дараар бууддаг одоо мушкетер буюу урт буутай одоо ийм нөхцөл байдалд одоо Наполеоны үеийн дайны цэргүүд ирээд одоо хүрэл зэвсгийн хүнтэй байлж ийн гэдэг бодолтой. За чи одоо Age of Empires тоглож байвал Bronze Age дээр байгаа хүмүүс төр чи мушкетеруудаа бариад очил юу болох нь ойлгомжтой. За тэгээ яагаад би энэ дайныг бас ялангуяа салгаж авч ирж байгаа гэхээр зөндөл олон дайталч одоо түүхүүд болсон. Зөндөл түүхүүд байгаа шүү дээ. Индиан овгийнхан гэдэг. Гэтэ энэ нь болохоор ерөөсөө хамгийн том тулдаан хамгийн одоо гашуун сурамжтай тулдаан таахгүй. Энэ дундаасаа. Тэгэхээр зөвхөн энийг ялгаж ярьж байгаа. Минээс хойш одоо бүр 1900 оны хүртэл одоо хоорондоо байлцсан шүү дээ. Цагаат болоо. Юу хахад бол та сайн морь ярьлаа шүү дээ. 94 бутсан дээр 1888 руу очиж. Тэгэхэд бол морьтой индианууд гардаг ялтчих. Яг тэр чинь тэгээд морь юунуудаас мустанга аавна. Тийм одоо эднээс бол суух юм аа авна шүү дээ. За дээр нэмээд их гоё юм болно.
За одоо ингээд цаашаа явж батал энэ Хармарга генерал дээр нийлж очих хэрэгтэй байсан Хармтрак одоо Хамтрамк гэдэг нэг одоо хошуучийн удирдсан бас нэг хэсэг зэрэг. Тэднээс баруун өмнөд зүгт 230 км-ийн зайд явж исэн байна. Уулзах болзоот газараас. За ингээд тэд нар явж итэл эн чинь нөгөө дотроо айрам 2 бүрэлдэхүүнтэй. Байнгын айрам гэж байхгүй. 700 хүнтэй цэрэгтэй нөгөө нэг байнгын армил байхыг зөвшөөрч ирсэн. Одоо энэ Америкт одоо тэгэхээр чи яг энэ үед Америк даяараа яг төсвөөс цалинжиж хоолунд иддэг 700 цэргэд байсан гэсэн. Юу вэ? Яг тэгэхээр эдгээр чинь тусгай тогтлын дайнд нөгөө Red Coats гэдэг байгаа шүү дээ. Улаан хөрөнгөнүүдэд байлдахдаа Британийг үзэн ядчихсан. Британийг үзэн яддаг байнгын армийг үзэн ядчихсан учраас байнгын армийг байгуулах нь тэдний дөрөөсөн, дайсныхаа дөрөөсөн муу одоо өв уламжлал гэж үзээд ихэндээ дургуутдаг гэсэн. Тэгээд зөрөө тийм учраас Америкийн одоо энэ буутай иргэд гэдэг байгаа. Буутай суурьшигч гэж нэрлэдэг байгаа. Militiaman гэж нэрлэдэг. Тэгээ militiaman гэдэг одоо тэр нь бол одоо Америкийн бууны лобби хийгчдийн хамгийн том одоо юу гэдэг авч үздэг кейсүүд байхгүй ярьдаг. Яа тэр одоо ингээл масс шүүтинг үтэн Америкт болохоор ингээл энэ бууг нь хураачд яадаг вэ гэж монголчууд орилоод идэг шүү дээ. Ингээл бид нар ингээл харамсаал тэгэл тэндний хүүхэд АК-тай ч юм уу автомат буутай очиод хүүхдүүдийг ална. Тэнгүүд нөгөө бууг хоригдох гэхээр энэ буутай хүн чинь Америкийн тусгаар тогтнолын баталгаа авахгүй гэж ярьдаг байхгүй. Тийм учраас хэдэр чинь тэрийг дийлдэхгүй. Америкийн тусгаар тогтнол гэдэг бол тэр одоо юу тийм масс шүүтингийн хажууд асар том зүйл гэж үзээд идэх байхгүй да. За тэгээд одоо хүний алж дуусан гот одоо тэгээд одоо зомби кино хийдэг чинь буу хэрэгтэй тийг байнга сануулдаг кинонуудын нэг ээ. Тэгэхээр зомбитой кино та үзээд яа гэж бодож байгаа бол та Америкийн буутай байхыг дэмждэг үзэгчээ гэсэн үг гэж ойлгочих болно. Их утгаа та одоо кино ихтэй ярьдаг хүн. За ингээд юу яцсан биш хоёлаа. Таны лайвын доо нээлттэй ах шиг байна. Оо за. Би хаач. Энэ тэгээд нөгөө нэг тийм бах шүү нэрээ би энэ сая нэг юм оролдож байгаад нэрээ тэгсэн шүү. My bad. За. Тэгээд одоо зүгээр байна тий. За. Одоо ингээд одоо Хармарын тэр Хамтрамкийн айрам дотор одоо айрамшээ. Айрамчвчлээ нэг одоо цэргийн одоо бүрэлдэхүүн дотор байсан нөгөө нэг зэвсгэлсэн militiaman гэдэг зэвсгэлсэн иргэд бид ерөөсөө ойн цааш гүн рүү явахгүй. Хитрхи аюултай байна. Чадахгүй гэд. Тэгээ бас одоо цалин мөнгөө өгөхгүй та нар хангаж муу байна гэд шууд хаяа явдаг гэсэн. Ингээд ерөөсөө Хамтрак ухрахаас өөр аргахгүй. Яг бол ийм цөв хүлэхний бид цаашаа явахгүйгээд явж чадахгүй юм чинь аюултайгээд 240 км газар одоо хязгаар нутагт индианчуудын газар нутгаар явнад чинь аюултай гэж үзээд болсон ба. Ингээ Хармарын цэргүүд нэмэлт хүчгүйгээр тэр хавар одоо ойролцоох тосготыг шатаагаад хоол хүнсийн илрүүлсэн хоол хүнсийн нөөц бүрийг устгаад ер нь бол 4 өдөр зарцуулсан байна. Ингээ тэр газар нутгаар яваад нутгийн гүнд нь ороод. За тэгээд одоо тухайн жилийнхаа 1790 оны 10 сарын 19-нд одоо Ких Кайонки гэж нэг суурин газар байгаа. Яг индианчуудын гол одоо суурьшдаг том авгийнх нь. Ких Кайонкигоос зүүн урагш 3.2 км-ийн зайд орчимд одоо Хамтракийн нэг салаа индианчуудын хотолтонд орсон. 100 гаруй дайчид давталгоонд 150 одоо зэвсгэлсэн одоо суурьшигч одоо байлдаа. Тэгээд одоо тэднээс цухтагаад 150 орчим цэрэг нь одоо тэр militiaman цутаас зэвсгэлсэн суурьшигч нь байнгын армаас үлдсэн ганцхан салаа платун гэж хэлдэг. Платун ганцхан салаа байрлаа хадгалж үлдсэн боловч бүгд хэд болсон. Яг тэ чинь нөгөө айрамч нь дотроо цэргийн одоо дэг журамтайнууд нэг байгаа. Зүгээр л адал явдал хийж байгаа хэсэг нөхдүүд байгаа шүү дээ. 300 дээр л дотроо гарч байгаа шүү дээ. Тий. Тэгээ энэ тулдаанд одоо 30 гаруй Америк цэрэг амир үдэж 40 гаруй цэрэг сураггүй болгосон. Сураггүй болгосон ч ойлгомжтой ерөнхийдөө. Тэгээд одоо нэг яасан ч мэддэхгүй гэдэг чинь юу вэ? Бараг л тодорхойлсон юм л дээ. 2 хоногийн дараа Хармар ерөнхийдөө байлдааны даалгавраа биелүүлсэж үзсэн. Ких Кайонки гэдэг тос өрөнгөний олж аваад тэнд байгаа үр тарианы агуулгыг хамгийн мэдээ дээрэмдэж шатаж устгачаад за эдгээр сургамжаа авсан гэдэг. Тэгээд ерөнхийдөө Хармар байлдааны даалгавраа биелүүлсэн гэж үзээд Вашингтоны бэхэлт рүү буцах шийдвэр гаргасан. Гэтэл хэдхэн цагийн дараа түүний тагнуулчд мэдээ ирсэн байна. Индианчууд Ких Кайонки суурьнд байгаа буцаж ирж байна гэд мэдээ ирсэн байна. Дайснаа нэг бүхсэн одоо буцах одоо бодол өвөрлсөн генерал Хармар нь бас түүний цэргүүд үүрээр тосон руу дайрсан байна. Эстон нэг халуун үнжилт нь бүгэн нойронд нь буц цэлэх төлөвлөгөө эсэргээр Хармарын Америк цэргүүд өөрсдийнхөө хувьд бол отолт дээрээс нь оршуулгын ёслолсон.
эргэлзэл сандарсанд одоо тулгалтын үеэр 100 гаруй Америк одоо сууршихаар ирсэн милиша менежерт зэвсгэлсэн цэрэг алагдаж хуухай хуулсан. За энэ одоо хуйлдаг бол ер нь бол цагаад болох юм бол Индиан овгийн заншил бол биш. Газрын эзэд тухайн газар нутагт байгаа Индиан овгийнхныг зайлуулахын тулд хөлсний цэргүүдийг хөлсний буутай этгээдүүдийг хөлсөлж тэднийг алуулдаг гэсэн. Алуулахдаа төлбөр тооцоогоо ихтэй хуухаар нь тооцогддог гэсэн учраас энэ хоёр талынх нь үссэн одоо соёл болж үлдсэн байгаа шүү. Тэрнээс зөвхөн индианчууд нэг хуухыг хуулаж ядан таатдаг биш. За ингээд одоо колони захиргаа бол нэг сая тэр хэлсэн тийм ээ. Ер нь бол энэ нэг газар нутгийг эзэлж авахын тулд тэр хавьяар террор хийгээд хуулаад ахаар эдгээр айжаа цухтаана гэж тооцоод тэгээд цухтангууд нь тэр орон зай вакуум дэх орон зайг нь эзэлж аваад тэгээд тэр газраа хүн зардаг. Тийм газрын наймаач тахгүй. Тэгээд тэд нар чи өөрсдөө мөнгөтэй учраас нэг хөсөлж тэр цэргүүдийг хөсөж одоо тэгж тийм одоо хядлага хийлгдэг. Одоо нэг өөр гэсэн хувийн жижиг нэг аримтай юм өндөр гардаг шүү дээ, кинонуудаар гараад байдаг нэг Magnificent Seven байм ч юм уу нэг тийм жижигэн баандуудтай л байхгүй. Одоо бүлэгсэн дээрэмж итгээд өгдөг гэсэн. Ер нь бид нар хуухлаад эхлэхээр нь л манай хариуг л барьсан юм байна л. Тийм. За ингээд одоо оттолтонд ороод өөрсдийнх нь хувьд бол жиггэн гамшиг болсон байхгүй. Буцаж ирж байгаа юм шиг байжгаад хүрээд ирэхээр нь дахиж отож байгаа. Дахиад Кикаёнки гэдэг суурин тоцгондоо бүгдийн бас будаа болгосон. За ингээд одоо Хармар, генерал Хармар нэстэ туйлдсан цэргээ аваад Вашингтон цайз руу буцаж ирсэн. Тэгтээ эренгүүтээ бид ялт байгуулсан гэж мэдгдсэн хамгийн хачиргалтай хэсэг гэж. Үндэ Хармар 5 Майами суурин тосгон болон овоо хэмжээний үр тарианы нөөцийг л устгасан. Одоо индианчуудыг жоохон хорлсон л хэвгүй одоо өвөл болж исэн учраас нөх хөөгийн жоохон ухаж жоохон шатаасан л юм юмсэн. Энэ уугуул овгуудын хувьд бол хүнд цохил болсон. Яа тэр өвлийн улирлыг өлөн зэлгүүнд давах одоо зуудын нөхцөл байдалтай одоо өвлийг давах одоо бас нөхцөл болох нь бол болсон юм байна. Яг бол нөгөө нэг тэр нуусан үр тарианых нь агуулгуудыг олоод шатааж матгаад устгацсан. Одоо гэхдээ Америкчууд бол үүнийг өөрөөр харсан. Хармарын удирдсан цэргийн ажиллагаа түүхэнд Хармарын ялагдал хэмээн тэмдэглэж үлдсэн байт. Тухайн үед Америкийн армийн хувьд уугуул Америкчуудтай хийсэн дайны үед хамгийн том ялагдал байсан. Хармар дараа нь цэргийн жүхөр орж буруугүйд гэж тооцогдсон ч гэсэндээ Хармарын нэр хүнд тэр хിവэрэ муугаар үлдсэн юм. Ер нь бол Америкийн түүхэндээ. За тэр өвөлдөө дайсагч талууд баруун хойд нутаг дамнуулан харилцсан бяцхан өшөө авах одоо дайралтууд хийсэ. 1791 оны 1 сард Ленапе, Вайндот дайчид одоо Big Bottom суурин довтолж 12 суурьшигчийг 2 хүүхдийг хамт хөнөөсөн. Яг одоо ингээд нэг жижигхэн хаактууд ирж шít. Ийм халдлага бол орон нутаг даяар айц дагуулж Америкийн нэгдсэн улсын суурьшлийн тэлэлтийн төслийг бүхэлдэн занал хийлж эхэлсэн. Америкч нэг яагаад энэ Ohio одоо энэ Ohio гэдэг тэр нэг баруун хойд гэдэг тэр North Western гэдэг территори байхгүй юу? Баруун хойд энд чинь нэг Америкийн хамгийн аж үйлдвэрлэсэн одоо хотуудын төвлөрөл байдаг байхгүй. Chicago, Chicago ч байж байгаа шүү дээ тэнд чинь. Тэгэнгүүт нэг Оклахомад тэгэнгүүт одоо ингээд манай одоо ялангуяа Хойд Америкт амьдардаг одоо сонсогч нар за яг ер нь бол энэ Ohio гэдэг мөрнөөс Америкийн одоо хамгийн аж үйлдвэрлэсэн хэсгээр урсдаг учраас Ohio мөрөн чинь одоо хамгийн бохирцсон голд ордог байхгүй. Энэс баруун хойшоо байгаа тэр газар нутгийг л авч ээж яах гэсэн бэхээр $40 сая өртөө байсан. Тусгай тогтнолын дайнд Вашингтон одоо ерөнхийлөгч Вашингтон. Тэгээд тэр газар нутгийг газрын наймагч зарлах замаар $40 сая өрөө төлөх бодсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэнд нь хөрхий бүр хэдэн үеэрээ хэдэн зуун жилээрээ ингээд үе удаанаар дамжсан Индиан овг ангууд байсан. Ийм л юм болсон. Тий. Дайны шилтгаан бол. Амрах нэг юу өгөхгүй бол одоо Ohio ч нь болохоор ер нь бол зүүн эрэг дагвал зүүн эргээс жоохон төврөгөл байгаа шүү дээ. Тийм зүүн эргээс тий одоо тийм ер нь. Тий. Баруун хойшоо гэхэр чи бүр тэр Канадын тэр авир гэж одоо бол тэгж сэтгэгдэн шүү дээ тий. Тухайн үедээ бол эн чинь төмөр зам үсгээс өмнө бол анхны 13 улсын хувьд бол North Western Territory гэдэг бол одоогийн нэг 3 том нуур байгаа шүү дээ. Мичиган тий Хурон гэдэг биш Хурон биш Мичиган тэр тэр за тэр Чикаго гэдэг байгаа тэр нэг 6 мужи байгаа байхгүй юу. Одоо манай нэг хин найруулагчийн зурган дээр бас гараад ирчих магадгүй байх. Тэр орчныг л ерөөсөө North Western буюу баруун хойд одоо бүс гэж нэрлэдэг гэсэн тухайн үед. Тэр нь одоогийнхоор бол ерөөсөө Төв Америкаас бүр баруун зүүн тийшээ шүү дээ. Зүүн эрэг тал руу. За энэ нэг анхны 13 мужи чинь тэлэлт хийхдээ одоо тийшээ хамгийн түрүүлт хэлсэн л гэсэн санаа юм. За ингээд одоо тэр газар нутгийг ер нь бол одоо ингээд тэлэх замаар зарж өрөө даръя гэж бодож ирсэн тэр төлөвлөгөөнд нь Индиан ангууд ингээд өвлжөнгөө дайраад ирэхээр
суурьш нар очихоо болохоор яг хиний чи газар нутгийг худалж авахгүй болчоо тэгээ өрөө төлөвлөгөө чинь тасарна шүү дээ. За ингээд энэ нөхцөлд одоо Вашингтон ерөнхийлөгч Жорж Вашингтон баруун хойд нутгийн захирагч 54 настай Шотландд төрсэн Артур Сент Клэрт хандхаас өөр аргагүйсэн. Сент Клэр нь цэрэг армийн ариун туршлагатай нэгэн байсан байгаа. Тэгэхээр генерал Сент Клэр байна шүү дээ. Сент Клэр бол одоо Жорж Вашингтоны нэг адил Франц энэтхэгийн дайнд одоо Францын Британий офицероор алам хаажсан. За дээр нь 1759 онд генерал Вулфтай хамт Кебекийн өндөрлөг газар руу дайрч ирсэн. За Америкийн хувьсгалын дайны үед Америкийн одоо Америк ТV гэдэг Continental Army гэж нэрлэдэг тийм. Америк ТV арми гэж нэрлэдэг. Тэр армид эсэж Вашингтоны хамт Делавер мөрний гаталж дайралд нь орж ирсэн. Делавер мөрийг ч бас гаталдагч бас томоохон үйл явдал байхгүй. Мөс цөн төрж яхад гаталсан байдаг байхгүй. Тэгэхээр бас их том одоо юу гэдгийг зоримог үйл хэргийн нэг тал. Харамсалтай нь Америкийн хувьсгалын үеэр буюу одоо 1777 онд тэрээр Тикондерого гэдэг цайзыг тулдахгүйгээр британчуудад орхиж явсан шийдвэрээсээ болж нэр хүнд нь овоо хөрхөн унсан байсан байхгүй. Одоо Тикондерого гэдэг чинь одоо Индианы газар нутагт байдаг тэр одоо цайз бэхлэлтэй цайз биш бэхлэлтийг одоо форт гэж нэрлэдэг. Тэрийг орхиод тулдаангүйгээр британчууд орхиж явсан нараа бас жоохон тийм банк хүрчээсэн. Ядарч байхад яргэгчээр Сент Клэрийн тухайн үед тулаа гэдэг өвчнөөр шаналж байсан. Тулаачтай амар гэсэн. Ерөнхийлөгч Вашингтон түүнийг хошууж генерал цол болгоод хошууж генерал цолоор одоо энэ тушаалыг нэвшүүлээд баруун хойд холбооны эсрэг 2 дахь дайны хөтлийн явуулах гол жанжнаар томилсон тушаалыг шууд гаргасан. Энэ удаад Америкийн угуул авгуудад амгийнханд аримд хатуухан бөгөөд эргэлзээгүй хамгийн хүчтэй нэг л одоо юу гэдэг нь эцсийн цохилт өгөх сургамж өгөхтэй гэж үзсэн. За Америкийн нэгдсэн улсыг шаардлага биелүүл эсвэл бүрэн устгах гэсэн хоёр одоо сонголтын аль нэгийг чам та нарт одоо тулгаж байгаа шүү тийм Индиан одоо угуул омгийн аймгийн хатах тулгын шаардлагад явуулсан. Бидний шаардлага биелүүл үгүй бол та нар сүр. Конгресс энэ аян дайн зориулан 2 дахь байнгын явган цэргийн хороо бүрдүүлэхийг зөвшөөрсөн гэж. Гэвч одоо хязгаар нутагт цэргийн алба хаах нь хэн бүхний хүсэжсэн зүйл бол байгаагүй. Ийм учраас хангалттай цэргүүдийг татаж эсвэрч чадаагүй. За ингээд одоо мордхын хазгаа одоо эхэлнэ. Сент Клэрийн арим анх төлөвлөсөн ёсоор 3-аас 4 мянган хүнтэй байхаар бодсон байна. Харин тэгж чадаагүй. Ер нь бол зорилго нь агшаад 2 мянган хүн орчим хүнтэй болсон байсан. За тэр 2 мянган хүнтэй арим нь заахан ч одоо арим л гэж хэлнэ л дээ. Одоо тэр юу н хамаагүйгээр тухайн орон нутгийн одоо тавцсанд одоо та газар нутгт дээр хэдийн хэмжээний хамгийн олон цэрэг үзүүлсэн л арим болно шүү дээ. За нэг болон 2 дугаар явган цэргийн хорооноос 500 байнгын цэрэг. Байнгын гэдэг чинь regular army гэдэг чинь одоо жинхэнэ одоо цалин аваад байлдаг цэрэг гэсэн үг. 100 морт драгун одоо морт цэрэг гэсэн үг л дээ. Тэгээд 3 болон 6 фунтын 10 их бүү. За 3 6 фунт чи ойролцоо 1.5-аас 3 кг жинтэй ийм нэг их бууны бөөрийн хий сум байдаг шүү дээ. Тэрийг бууддаг их бүү гэсэн санаа. За тэгээд одоо 3 pounders 6 pounders гэж нэрлэдэг. Сум нь тийм жинтэй. Сумаа тэр хилээд байгаа юм. За 1.5 кг-ийн жинтэй юм шайрыг бууддаг бол одоо 3 pounders. Одоо 3 кг орчмыг бууддаг бол 6 pounder л гэсэн санаа. За 480 г гэж үзэх юм бол яг бид ойролцоогоор ярьж байгаа шүү. 10 их буутай. За бас их буутай энэ ч одоо нөө ялан дээр их бүгд шиг болно л хөрөл зэвсэг дээрээ байгаа юмс дээр. Тэгээ 1 2 дугаар Леви хорооноос төр зэргийн албан татагдсан 800 зэрэг татагдсан боловч тэдний ихэнх нь цоошин одоо рукинууд, ньюбинууд гэсэн нүүбүүд гэсэн. Тэрүүдийн дунд хязгаар нутгийн амьдрал адал явдал туршлагатай хүмүүс тун баг байсан. Ахмад Фолкнерийн удирдсан Пенсильваниас ирсэн буучид хязгаар нутагт байлж үдсэн туршлагатай боловч тэдний тоо ердөө 60 хүн байсан. За ядаж явахад Кентаггаас ирсэн 400 зэрэг бүр ямар ч байлдааны туршлагагүй байсан. Ингээ бодъё л та энэ ч та хөдөө явъя заяа. Би хөдөө явж үзег хүн чи хөдөө яв тэгээд байлд гэвэл энэ ч та хачин юм болно гэсэн. Наазах нь тэгээд нэг эн чин Монгол шиг бас хуурай газар биш чин чиглэг тэгээ бороо их орон ой дотор амьдрын яаж өөрийгөө даахгүй хөрөхгүй байхаас л зөндөө юм болно шүү дээ. За энэ хооронд одоо баруун хойдын холбоо генерал Хармарыг ялсан ялтын хариу удахгүй ирнэ бол мэдчихсэн. Америкууд зүгээр өрөхгүй гэдэг. Тийм болохоор бэлтгэлээ сайн хангаад тэч мөн адил Америкийн нэгдсэн улсын армийн ээлжид товтлогонд бэлтэж эхэлжсэн. Индианчуудын хувьд энэ удаагийн хол аста жигнээс амьд үлдэхийн төлөөх шийдвэр тулаан байсныг бас мэдчихсэн. Ийм учраас нийт домгуудын хувьд тэдний гэр бүл тосгон одоо амьдрал амжиргаа гэдэг тэр бүх зүйлээ тэр сумаа жигнээсээ наан цаана их онц одоо ялгаруугаар сүрхийг бүгд мэдчихсэн. Одоо бид ялагдвал наав нэв гэдэг чинь ингээд дуусаад.
10-аад гаруй омгуудаас цугларсан 1400 орчим дайцнаас бүрдсэн уугуул Америкчүүдийн армийг цуглуулж чадсан энэ хооронд. Энэ хязгаар газар нутагт хизээч бараг цуглаж байгаагүй уугуул Америкчүүдийн арми байсан энэ 1400 гэдэг. Энэ хизээч өмнө ийм хэмжээнд нийлж байгаагүй гэсэн санаа. Майами одоо омгийн дайны ахлагч бяцхан яст мэлхий одоо Мехшик Канаква дахин удирдахч болж түүний хамт Шауны овгийн Blue Jacket гэдэг нэг цэнгэр өрөнд Ленапе овгийн Боканхала гэсэн нар одоо гуруула дахиж удирдахаар болсон. Одоо Индиан аймгийн ахлагчид дайчтай омог хилээр нь хувааж одоо бүлгэлсэн тийм учиртай байсан байна. Дээр нэмэт тэд нар бас зэвсэг сайтай байсан. Яагаад тэгэхээр олонх нь Детройт бэхлэлтэх Британий агуулгаас тэднийг Британий арим Детройт дахь бэхлэлтээс тэднэрт буух гэсэн. Оо энэ чинь яла Француудтай байлдуулах гад буугчдаг лөө. Үгүй Америкуудтай. Эд нар чинь тусгаар тогтлын дайнаас 13 колони алдсан шүү дээ британчууд. Тэрэндээ хорсоод наадвалтайгаа байлдаг буугч. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн одоо Brown Base буюу одоо хүрэн одоо гулин арамтай тийм нэг буунууд гэдэг Brown Base гэж нэртэй цахиур буунууд аахгүй одоо мушкетирууд гэдэг шүү дээ. Тийм урт буунуудтай. Гардан тулдаанд мэдээж хэрэг Tomahawk сүх. Tomahawk гэж мэдэн шүү дээ. Тэгээд хутаг борохотой байсан. Үндсэн тулдааны өмнө дайчид нүрэ буддаг байсан. Байлдааны зам үлээс гадна дайсандаа айд төрүүлэх зорилготой байсан. Одоо хүртэл Америкийн армийн үндсэн одоо камуфляжийн дайных нь одоо юу болсон. За дэлхийн 2 дугаар дайнд оролж исэн, 1 дугаар дайнд оролж исэн Америк цэргүүд бас Mohawk овгийн үсээр хусдаг байсан. Mohawk гэж бүр Tomahawk гэж тийм дивизүүд нэг платунуудтай байсан. Тэгээд цэргийн ялах тэмдэг дээрээ Indian chief-уудын тэмдэг эмдэгтэй ч хүртэл байсан. Сонирхолтой нэг зүйл нь болохоор Америкийн одоо бас уугуул одоо колоничлож ирээд ирсэн одоо анхны суршигчдын үр сад өөрсдөө тодорхой хэмжээнд Индиан цустайгаар их бахархдаг. Тэр чинь яа зүгээр газар нутагт энэ бол миний газар нутагт би өөрийнхөө одоо байглаас өгсөн зам ёсны эрхийн дагуу байж байгаа шүү гэдгийг нотлох гэж оролддог бас тийм тал байдаг шүү. За ингээд 1791 оны 100 Харморын одоо ялагдлын өшөөг авахаар Сент Клэр генерал очсон байна. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд үргэлжлэе. За дугаарыг ногоо өрөөдийг хөгжүүлэх үрэтэ MMS компани үүдэтгэж байгаа. За MMS нь 2022 оноос хойш нарны цахилгаан үүсгүүрийн дэлхийн номер 1 брэнд болох Genco Solar-ын одоо Монголд албан ёсны дистрибьюторээр ажиллаж байгаа. Ер нь амраах би ингэж боддөг юм. Бүх байшин өөрөө цахилгаан станц болох байх. Ирээдүйд одоо төвөөс цахилгаан аван тэндээс ийм цахилгаан ирнэ гэдэг гэлтгүүгээр энийг яаж хэрэгжүүлэх вэ гэвэл бид бүдэрэл одоо сэргээх эрчим хүчийг ашиглах хэрэгтэй. За жишээлбэл нарны эрчим хүч шүү дээ. Байшин болгон дээвэр дээрээ нэг хавтантай болох байх. Ер нь баг дээвэр дээрээч гэлтгүй хана ч гэсэн тийм имэрхүүл болох байх. Одоо ч юм бол дандаа дээвэр л байгаа шүү дээ. За энэнийг одоогоор дэлхийд дээр номер 1 брэнд нь Genco Solar гэдэг брэнд юм байна. Эдний албан ёсны дистрибьютор ажиллаж байгаа. Тэгээд албан ёсны дистрибьюторээс юм худалдаж авах бол хичнээн амар байдаг үлээ тий. Гар дээрээс авсан хүн яаж зовдөг вэ? Энэ нэвдэр чинь ямар нэгэн дутна ажиллагаагүй болно. Энэ болгон дээрээ одоо энэ газар руу очиод хандчихад ямар ч асуудалгүй сольж өгдөг юм уу яадаг юм. Яг үйлдвэр оригинал юмнууд байж байгаа шүү дээ. Баталгаа тогтцоотой байгаа. Баталгаа тогтцоотой. Тэгээд засвар масвар гэж байна. Яг л албан ёсны ямар байх хэвээр тэр стандартаараа л яг засаж тэгж одоо хэрэглэгчтэй одоо юу яаж үйлчлэгийг нь үзүүлж байгаа. За тийм болохоор яг албан ёсны ийм дистрибьюторээс заавал одоо энэ юмнуудаа худалдаж авах хэрэгтэй юм байна. Тэгээд бас цогцоор нь би одоо Genco бас хавтангийн авчдаг, өөр нэг газараас батарейг авчдаг. Энэ хоёр хоорондоо цогцож ажиллахгүй л яах. Калибрац гэж үгүй. Calibration тэрүүгээр таардаг байхгүй. Таардаг учраас нэгнийхээ сорсыг илүү иддэг ч юм уу идлийг уурцах одоо богиносгодог байхгүй. Тий. Тэгээд одоо хамгийн багаар нь ажилтдаг тиймэрхүү юмнууд байдаг тий. За тэгвэл ийм асуудал бол байхгүй юм байна. Та бүхэн одоо лагерийн байшинд юм уу хааны одоо нарны эрчим хүчээр тэр одоо байраа хангах ийм сонирхолтой бол MMS-ийн нөгөө шинэ гоё байшин дээр явуудчих болох юм бэл. Нисхийн тойргийн урд 22 дугаар зууны нэг байшин байж байгаа шүү дээ тий. За Genco Solar нь хэрэглэгчдэд хамгийн өндөр ашигт ажиллагаа бүхий таир нэг зэрэглээ нарны хавтан эрчим хүч хувиргах хоримтлуулах системийн төгс шийдлийн хамт нэг дор санал болгож байгаа. За 2022 оны эхний хагаст Сантера болон Сангига нэртэй нарны эрчим хүчний систем бүхий цогц шийдлүүдийг зах зээлд нийлүүлээд ажиллаж байгаа ийм компани байгаа. За Facebook явуулсан MMS Green Building за холбогд утасны дугаар нь 7711 1999 юм байна. За ингээд ногоон ирээдүйн хөгжлийн өрөөтэй MMS цаг хугацааны айл нэвтрүүлгийг эвдэтгэлээ. Үнэхээр агуу одоо цахилгааны инженерэл биш болвол тэгэж өөрөө тийжэн эвлүүлж хийдэг бол жоохон домог болсон зүйлчтэй. Тийм ээ. Одоо би бол одоо жишээ нэг iPhone-ы дидэгт судалж байгаа бол батарейг худалж байгаа ухсарж байхаар зүгээр лавсан л дээр үстэй. Тэр шиг л.
Тэгээ яг нэг үн дагаж бас чанар байдаг юм шүү. Тий. За. За ингээд одоо 1791 оны 100 тэр дараа 100 нь л хурдан л энэ газар нутгийг чөлөөлж ингэж олж эзэлж авахгүй бол нөгөө нэг Америк нэгдсэн улс чинь 40 сая доллараар төлж чадахгүй өрөндөө байсаа нөгөө чинь нэхэд идэг. Яаж яхад Америкийн одоо цэргийн яамны сайд өөрөө энэ газрын худалдаачтай маш холбоотой лобби хийдэг хүн дайн хурдан хийх шахаж исэн гэсэн. За ингээд дээд командлаас өгсөн одоо Сент-Клер төгсөн тушаалаар бол 7 сарын 10-наас хэтэрхлэггүйгээр Вашингтон бэхэлтээс хөдөлж Ких Кайоки гэдэг одоо Майами суурингууд руу дахин довтолж эзэлж тэнд бэхэлт байгуулах даалгавар өгсөн. Одоо чиглэл одоо дайны стратеги. Ерөнхийдөө Вашингтон одоо маршаар явж байхдаа айрмаа отолтонд өртөх аюулаас сэрэмжлэхийг онцгойлон захиж болсон. Сануулсан байна. Сент-Клерс Ких Кайокид бүх дайснаа дарсны дараа 1200 цэрэг бүхий гарнизоныг бэхэлт барих ёстой тэнд. Ких Кайоки фортыг барих ёстой болж тийм төлөвлөгөөтэй байсан гэсэн. Энэ бэхэлт нь Америк нэгдсэн улсад одоо тэр баруун хойд хязгаар нутагт хяналтаа тогтоох одоо суур одоо түшиц газар дээр нэмээд одоо Британий эзэмшилт байгаа Детройтын бэхэлтээс ирэх Британий нөлөөг сааруулах чухал байрлал байх байсан байна. За одоо дайны одоо директив гэж байдаг шүү дээ чиглэл бол тодорхой гарсан. Америкийн тусгаар тогтнолын дайны одоо британчууд амлсан ёсоор энэ хязгаар нутагт тусгаар тогтнолын дайны дараа британчууд одоо энхийн хэлцээр байгуулалтаа энэ хязгаар нутгийг одоо танай одоо колоничлогчны эзэмшигт өгөөд явсан байхгүй юу. Энэ хязгаар нутагт британчууд өөрсдийнхөө амлсан ёсоор өөрсдийнхөө байгуулсан байсан бэхлэлт цэргийн баазуудаа орхих ёстой байсан ч үгнээсээ буцсан Детройтын бэхлэлтээрээ дамжуулан Америк нэгдсэн улсын эсрэг уугуул Америкчуудын тэмцлийг дэмжиж төрхөрдөг түвшинц газар болгож ашигладаг байсан юм. Гэвч Сент-Клер аян дайных нь гараа нь гараанаас эхлүүлээ зогсуулж эхэлсэн. За Америкийн айрмын ард тал хангамж гэдэг зүйл. Айрмд бол ард тал хангамж хамгийн чухал зүйл. Энийг бол одоо хувь гэрээлэгч компаниудаар дамжуулж хэрэгжүүлдэг байсан юм. Одоо тендер зарлах маягаар. За тэгээд хувь гэрээлэгч буюу тендер завчаачд нь илэрхий авилалт авцсан байдаг байсан учраас тендерчид тус аян дайны зориулагдсан ихэнх санхүүжилтийг завшсан. Завшсан учраас Сент-Клерт сум хүнс одоо сум хэрэгслэр дутагдж илэрхий хомсож ирсэн. Төсвөлсөн мөнгөних нь 3/1 нь Сент-Клерт ирсэн гэсэн үг байхгүй юу? Бараа бүтээгдэхүүн. За. Зузаанаас нь хосоо тэгвэл цаарна шүү. Тэрээр зэрэгтэй хэрэгтэй хангамж дэмжлэг олж авахын тулд үнд цэнтэй хэдэн 7 хоног хий алдахын дээр айрам чинээр илсэн гоожур цэргүүдээ байлдаанд бэлтгэхээр сургуульд хийсээр лсэн. Үүний зэрэгцээ уугуул Америкчуудын эсрэг 2-ын зэрэг танцсан тогшсон тулдаан хийсэн. Одоо дайралтууд. 5 дугаар сард бригадын генерал Чарльз Скотт удирдсан зэвсгэлсэн морьт суурьшигчнэр милишиа мэн гэж нэрлэдэг. Нөгөө суурьшигч чинь уулгалан тарж хэд хэдэн тосхныг шатаан 41 үнийг барьцаанд авсан. Тэднийг ирээдүйд Индиан авгийнхантай хилцээр ихэд ашиглана гэж тооцсон байна. 7 сард дислэгч Уилкинсон 2 дахь тоглоомыг удирдах ахин тосгод одоо тариалын талбайг сүтгсэн. Тэгээд 34 хүнийг олцсны дотор Майами омгийн дайны ахлагч Лидл төртөл явах юм байсан байна. Эдгээр дайралтуудын гол нь одоо дайралтууд нь овгуудын одоо Индиан овгуудын гол цохилтын өмнө сулдайх зорилготой, цуцаах зорилготой байсан ч үндэ баруун хойдын холбоог урд өрдөн байгаагүйгээр хоорн хилэгнүүлж хоорн улам нэгдэн их дурсан. Тэрнээс өөр ямар ч гавьяа байгуулаагүй гэсэн тэр дайралтууд. Ингээд намар нь Сент-Клерийн айрам эцсийн хой зүгдөө хөдлөхөд бэлэн болсон. Америкийн угуулд ажид хэдийнэ тэднийг эрхийн хүлээгээс уучсан. Хутгаа ирэлцсэн. Тэр зун Сент-Клерийн айрам Вашингтоны одоо бэхэлтийн ойролцоо өнөөгийн Ohio мужийн Cincinnati хотын орчим одоо цугларсан. Тал талаас ирээд. Цэргүүд хой зүгт 20-30 км зайд байх их Майами голын эрэг өд давшиж хангамжийн бааз болох Форт Хамилтон бэхэлтийг байгуулсан. Бэхэлт байгуулаад тэнд нь хідэн цэрэг гарнизон дүлдээгээл ингээл яваад исэн баг. Гэсэн ч генерал Сент-Клер бол 110 км-ийн зайд байх Лексингтоныг зорж тэндээс нэмэлт хүт татгаар явсан байсан. Одоо Сент-Клер өөрөө 110 км явж нэмэлт хүт татгаар яваад өгсөн байсан гэсэн. Эцэст нь тэр ердөө 400хан зэвсгэлсэн иргэдийг хүлээж авсан. Нэмэлт хүчээр. Энэ амлсан одоо анхны анхсан тооноос бол талаас нь ч бага байсан гэсэн. Түүнийг эзгүүд армийн орлогч генерал одоо 48 настай Ирландд төрсэн хошууч генерал Ричард Батлер удирдах байсан арми. Батлер хувьсгалын дайны одоо тусгаар тогтнолын Америкийн тусгаар тогтнолын хувьсгалын дайнд онцгой гавьяа байгуулж Вашингтоноос олон удаа магтаал хүртэж байсан туршлагатай офицер байсан. Баруун хойдын холбооны омгийн ахлагчтай нилээд олон тань хувийн одоо нэг хилцээр хийжсэн учраас олон омгийн удирдагчдыг хуваараа бичлэн таньдаг байсан. Сент-Клерийн тушаалын дагуу Форт Хамилтон баригдмагц Батлер
армийг хойд зүгт өдөртөө хөдөлсөн. 1791 оны 10 сарын 4-нд 7 сарын 10-нд хөдлөх ёстой байсан айрын 3 сарын дараа 10 сарын 4-нд одоо цэргийн одоо хойшоо нутгийн гүн рүү цөмөрж ихсэн гэсэн. 10 сар чинь намар болсон байгаа шүү дээ. Шүн хүүтэрч өдөр богиносож ирсэн байна. Энэ үед айрам өтгөн ой шугуун замаар урагшлах хурд аимшигтай удаан. Одоо нөгөө эмгэн хумсных шиг удаан гэж нэрлэл зүйрлсэн баг. Тэрэг их буу нэвтрүүлэхийн тулд нарийн жимүүдийг өргөтгөх, сүх, хөрөө хангалтгүй тул энэ асар их сааттай тулгарсан. Аян дайны эхний 5 өдөрт айрам өдөрт дунджаар ердөө 7 км замд болж ирсэн. 100 хэдэн км явчих юм шүү дээ. Сенклер айрам дээрээ ирээд тэдний одоо яс мэлхийний хурдаар урагшилж ясныг хараад уурдалж одоо хилэнсэн баг. Даанч түнд ямар ч одоо тэрийг нөхцөлүүдийг сайжруулах боломж байгаагүй тийм. Ингээд одоо бүх юм шууд тоног төхөөрөмж хангамжаас шууд хамааралтай хангамжийнхаа 3-1 л авсан байгаа. 10 сарын 12-ны өдөр хүчтэй адар бороо орж анхны хэрэг унж эхэлж байна. За одоо нөгөө нэг хязгаар нутагт байлдаж сураагүй цэргүүд чи өвлийн хүүтэнтэй тулна. За ингээд шаварт хөлдсөн цэргүүдийн одоо байдал үнэхээр там шиг болж айран баг тэр чигээр зогсон байдал төрсэн шин. Одоо үржилсэн бороонд хүүтэн бороо. Жавартай хүүтэнд өдрөөс өдөрт бороо асгаж хангамж нь багассаар цэргийн хоолны нормыг талаар нь бууруулсан учраас айрмын сэтгэл санаа хямарч эхэлсэн. Юун байлдахаас өмнө хоолн дээр хямарч байна. Бүр цэргүүд орох нь эрс нэмэгдэж энэ явдал газар авсан. Тэр ч удаа гэрээт цэргүүдийн одоо Леви айрам гэж нэрлэдэг. Леви цэргүүд зэрэг. Леви гэдэг чинь нэг юм цалин авч байлдах хөлсний биш тийм татварынхаа төлөөд байлддаг тийм цэргүүдээс байдаг. Тэр цэргүүдийн 6 сарын гэрээ нь аян дайны дундуур нь дууссан. Эдгээр шайл 6 сарын өмнө цуглаад дайнаа хийх гэж явж исэн хүмүүс ингээ явж яхад 6 сарын гэрээ нь дууссан. Тийм. Олон хүн хугацаа дуусмас гэртээ ярих шийдсэн. Тийм шүү дээ. Ингээд 10 сарын 24-ний өдөр айрам Форт Хамилтоноос хойш 72 км явсны дараа Сент Клэр хангалтын шинэ бааз байгуулахыг тушаал өгсөн. Түүндээ Форт Жефферсон гэж нэр хайрласан. За нэг бахан Хамилтон Жефферсон Вашингтонуудад л өгсөн байна. Барь дуусгаад 2 дуусахад одоо 2 7 хоног зарцуулсан. Стратегийн хувьд энэ нь бол цэргийн хувьд ухаалаг шийдвэр байсан. Гэхдээ үнэт цагаас алдсан. Харин цэргүүдийн хувьд байдал уламд орцсон. Хүүтэн нотон өсгөлэн хэвээр байсан учраас. За ингээ 3 цэрэг оргож аваад баригдсныг буцаж сургамж болох зорилгоор дүүжилж харсан. Армийн хүм хүчний тоо 1500 хүрэхтэй үүтэй болж сөрсөн. Анхны хүчний 3-1 нь аль хэдийн өвчин, орголт, бэхэлтэй хамгаалалт болохоор үлдээснээс болоод 3 хант ингээ талаа 3-1 нь хорогдсон байсан гэсэн. Нөхцөл байдал ингэж хүндэрсэнд бол Сент Клэр ухрах талаар бодож ирсэн. Тэр өөрөө туйлын ихээр өвдөж тулаа өвчнөд бүр хүндэрсээр бод морь унж чадахгүй болоод мориноосоо бууж гисэн. Гэвч одоо тэр эцсийн өвчөд цаашаа өргөжлүүлж тулд явхаар шигсэн. Хэд хоногийн дараа анхны цас орж ирлээ. Айрмын гурил бүрэн дууссан учраас дахид зогсож ирсэн. За гурилын хангамж дууссан. За ингээд Америкийн цэргүүд одоо хангамжаа хүлээн зуурлаж байх зур Литл Turtle болон баруун хойдын холбооны Индиан овгийн ахлагчдад хариу цохилтын төлөвлөгөө боловсруулж ирсэн. Америкийн армийн мөлхөө одоо хурдтай давшилтыг ажиглаж хэд хэдэн цэргийг замаас нь тастан хэд хэдэн оргосон цэргийг одоо даймын авчихсан. Зүгээр ингээл хямраал цутгахт нь тэднийг алал явуулсан. Алсаас хараад хоёр талын хүч ерөнхийдөө ойролцоо болсон гэж үзээд дээр нь нэмээд өтгөн ой шугуу уугуул дайчдын одоо ангийн болон дайны туршлага дээр одоо толгуурлаад үзэхээр ерөнхийдөө уугуул амгийнхан одоо индианчууд бидэрт бол давуу тал гарлаа. Одоо бид дайрах юм байна гэж ерөөсөө шийдвэр гаргасан. Одоо бол тутахгүй. Одоо бол халз үзье. За ингээд одоо тэр Британий дайн болох гиндүүлэн дайраад цутгах hit and run гэдэг тактикаасаа эрс ялгаатай өндөр эрсдэлтэй алхам байсан бол үнэ гэж. Яагаад тэгэхээр энэ чинь бас хэцүү байгаа ч эдгээр чинь буудаад сурцсан айрам шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө зүгээр энэ тулгарх нь бол эдгээр ялах нь бол маш чухал байсан учраас энийг бол одоо наав нэвэ гэдэг чинь одоо бол хизээч болохгүй мэн гэдэг шийдвэрийг хүрээд бүгд санал хийсэн. Индиан омгийн дайчид. За тулд яа. Одоо энэ үед одоо Америкийн армийн одоо бас холбоотон Индиан овг омгийнхан бас цуг явж Чикасо гэдэг овгийнхан. Тэд нар нь болохоор тэдний нөгөө нэг тагнуул заншлаачдын үүргийг гүйцэтгэжсэн. Тийм харин тэр дайчид нь угуул омгийнхан одоо тэр угуул омгийн томоохон айрам тэднийг тойрцсон ингээд хол ойрхон зайд ингээд хүлээж байгааг ерөөсө тогтоож чадаагүй. Одоо тэр одоо Чикасо гэдэг омгийн тагнуулчд. Тиймдээч одоо генерал Сент Клэр ойртч баялыг ерөөсө огт мэдэхгүйсэн гэсэн үг. Өөрийнх нь армийн хэмжээтэй айрам бүрлдсэн байсныг. 200 200 юм байгаа очоод нэгээр нь ялаад алчинж удсан байгаа байхгүй. Ер нь бол зэрчмэд бол. За ингээд дээрэс нь одоо тулдааны хувь зээн нөлөөлөх гинти шийдвэр гаргасан одоо хангамжийн цуваа ойрын хэдэн өдөрт ирнэ гэж найдаж байсан учраас замаас нь
өөрөөс нь оргож явсан цэргүүд дезертирүүдтэй одоо тэр хангамжийн цуваагийн дээрэмдж магадгүй гэж үзээд хошууч Харам Трамп болон 1-р хорооны 300 шилдэг цэргийг илгээж цувааг олж ирэхээр аюулгүй авчрахаар явуулсан баг. Буцаагаад 1500-аас. Ингээд үндсэн айрам цаашаа аянаа өргөжлөж явсан. 11 сарын 3-ны өдөр Сент-Клер айрмаа Кайонки хотын ойролцоо ирсэн гэж бодсон. Үндэ тэр бүр шалгуур газар төөрцөн явчихсан. Тэгээд тэндээ байрлах тушаал гэсэн баг. Одоо Арима Вабаш голын хажуугийн их зөндөрлөг газрыг сонгож хуаргасан. Вабаш голын тултаа гэдэг нэртэй тултаан руу одоо оёл орж ийн гэсэн. Байгалийн бат бэх хамгаалтанд найдсан тул хуаранга бэхжүүлж нэмэлт хамгаалтын одоо шивээ 50 тал дээр санаа тавиагүй. Цэргийн хэлхээс нь өндөрлөг газар дөрвөлжин хэлбэрээр хуаргасан одоо байсан. Тэгш өнцөг хэлбэрээр хуаргасан байрлсан боловч хангалттай бас орон зай байгаагүй учраас одоо милишиамен гэж ярьдаг шүү дээ. Зэвсгэлсэн суурьшигчдийн одоо хэсгүүдийг 250 метрийн зайд Вабаш голынхоо нөгөө талд нь хуаргана бас. Ингээд хоёр зайтай. Нэг нь өндөрлөг газар, нэг нь голын намдар газар ингээд хоёр зэрэг байрлсан. Яг л өндөрлөг дээрээ бүтэн армаараа багтахгүйс учраас. Өндөрлөг газар нь ашигтай, хамгаалахад сайн учраас гээд өндөрлөг газар байчаад багтахгүй болохоор нь милишиаменуудаа тийш нь байрлалцсан. За гол нь ердөө гүйхэн горих байсан ч хэрвээ дайралт бол хуаран 2 винэ хамгаалах бас боломжгүй байсан баг. Харин тийм л бодгийг тэгж л бодогдоод байна. За гээд энэ үеэр баруун хойдын холбооны дайчид ердөө 4 км-ийн зайд цугларч Америк нэгдсэн улсын армийн одоо байрлалыг яг таг ямар байралтай вэ бүгдийг мэдчихсэн. Маргааш өөрөөр тэд дайрах болно гэж. 11 сарын 4-ний өглөө эртлэн үүрийн гэгээтэй уралдаан 1200 Индиан овгийн уугуул Америкийн дайчид тулдааныхаа байрлалыг эзлээ зогсож байсан. Тэд армаа хагас саран хэлбэрээр чагсаасан. За зүүн жигүүрт Оттава, Ожибве, Потоматоми гэдэг овгийн дайчид байж байгаа. Зүүн жигүүрт нь. Баруун жигүүрт нь Виандот, Минго, Чироки овгийнхаа зарим нь сонсч ирсэн хүмүүс баг. Тэ Чироки, Жиб, Виандот гэдэг. Төвд нь Шауны, Ленапе, Майами овгийн дайчид байрлалсан. За ингээд нэг хагас сарын хэлбэртэй. Дайрах нь шүү дээ. Өглөөний 7 цагийн өмнөхөн модны завсраар нарны гэрэл нэвтэрч эхэлж байх яг энэ мөчөд одоо уугуул Индиан овгийнхан асар чангаар дайны ухаалаад дайралт эхэлсэн. Яг энэ мөчөд Америкийн нэгдсэн улсын армийн хуаранд цэргүүд өглөөний цайгаа бэлдээ зогсчихсон. Сүүлийн үед уугуул индианчуудын хөдөлгөөн ажиглагдсан талаар одоо хуаран дотор цуу яриа гарч исэн боловч генерал Сент-Клерийн одоо сонорт хүрээгүй гэсэн. Бас энэгээр яваад исэн юм шиг ярьжсэн чинь найл хитэн дээрч эхэлсэн. Баруун талын одоо харуулууд аимшигтай дүр зургийг олж харсан. Аймад дундуур хэдэн зуун индиан дайчид гүйлдэн ирж ирсэн гэж байна тэд нар л. Тэд гинти айцаас ганц бууц тэгээ зүхтаасан байна. Дайсны бууны туглан сум өндөр дундуур дайнд туршлагагүй зэвсгэлсэн одоо милишианууд хуарам тэр бүхэлдээ зочирцсан. Ингээд хэдэн одоо хэд буудаал тэгэл зүхтсан байна. Тэдний хуаран одоо хорвын дотор итлэгдсэн. Одоо тэр нөгөөнөө салж буусан. Амьд үлдсэн цөөн хэдэн жавартай хүүдэн Вабаш голыг гаталж үндсэн нөгөө өндөрлөг газар руу уул руугаа авирахтаа үндсэн хуарангийнхаа зүгт эмх замбараа гүйлтчихсэн. Америк нэгдсэн улсын байнгын арин болон Леви хорооны цэргүүд байлдааны байдалд шилжсэн. За яг энэ хооронд амжаад дайсны ухаа буун дууны чимээ сонсож 6 их буугаар буутахад бэлэн болсон баг тэд нар л. Гэвч сандран зүхтаж өөрийнх нь зүхтаж ирж зэвсгэлсэн милишиа цэргүүд байгаа шүү дээ. Зэвсгэлсэн суурьшигчд нь хуаран руугаа чанх ихт зүхтаж гүйжсэн учраас их бууны буудах цаам шугамыг хаажсэн. Буудахаар индианчуудыг буудахаас гадна өөрийнхөө цэргүүдийг буудах гэсэн. Тэгээ бууд чадахгүй байсаар аргаа ядаад дайсч одоо нэг сүлжиж мод сүлжиж гүйж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө дөрөв цэргүүдийнхэн дээгүүр хий бууц. Тэгээ тэр хэдэн мөчөр онохоос өрөвч болов. За ингээд одоо Майами, Шауны, Ленапе дайчид хуарангийн хал зүмнөөс шууд төв хэсгэнд товтлсон гэсэн. Анхаарлыг татж байх зур одоо бусад жигүүр болох баруун зүүн жигүүрээр нь ой дундуур ороон давшаад Сент-Клерийн хуаран бүслэхээр дайрсан гэсэн. Америк нэгдсэн улсын армийн харуулын сентрис гэдэг чинь тэр харуулын шаврууд нь эзлэгдээд харуулууд нь хуаран лугаа ухарч орж ирсэн. Индианы мэрэгэн буучид ойд модон дундаас Америкийн их бууны батарейнуудын багийнхны офицер болон буудагч нарын түүж ялангуяа түүж одоо онцлог үзсэн. Яг бол тэр их буу их даймж одоо хохирол учруулна гэдгийг мэдчихсэн учраас. Дайралт эхлээд ердөө 30 минутын дотор Сент-Клерийн армийн 4-ний 1 нь алагдаж эсвэл оргон цухтаасан байсан. Хорон бүрт хүмүүс нэмж хорогдсоор байдал хүндэрч байгааг ойлгосон Сент-Клер ахлах дэслэгч Дарк гэд Левиг 1-р хороог өдөртөн хуарангийн арт талыг цэвэрлэх тушаал өгсөн. Хуарангийн хал зурдаас нь Ленапе овгийнхан төв хэсгэд дайрангууд ухрах зам гаргахаар артлынхаа хэсгийг сэтэлгэсэн.
За ингээд одоо Dark гэдэг одоо тэр яслах дэсэж Dark 5 дугаар рот буюу 300 орчим цэргийг удирдан байлдааны жадаа буундаа ухсраад тэгээд явхан гардан тулдаа баруун жигүүрийг сэтгэлээр уулгалан дайрсан. Зүүн жигүүрээс 50 морт драгун 100 морт драгуны 50 морт драгун түүнийг жигүүрээс нь дэмжиж орж ирсэн. Одоо тэр бүслийг сэтгэлээр. Виандот омгийн дайчт яг тэр ухарсан одоо тэр хэсэг дээр байсан. Тэд нар ухарсан мэт ингээд дүр хэсгэж нэлээд ухарч цутаасан. Тэгээ энэ бол яг хөндөө бол Америк нэгдсэн улсын цэргүүдийг өөрийнх нь хуарангийн үндсэн байрлалаас нэлээд холдуулах зорилготой өрх байсан. За ингээд одоо тэднийг Букагийн горих хүртэл одоо хөтөлж ингэж ухарж агаад тэндний эргэж аваад бүсэлж аваад одоо хядсан. Виандотод эргэж ноцож Даркигийн цэрэгт үлэм чохирол учруулан хуаран л ухраас. За ингээд одоо энэ зур Шооны дайчт хуарангийн хамгийн одоо налуу ихц биш налуу одоо хэсэг нь одоо намхан налуу бүхий өмнөд хэсгээр хүчтэй дайралт хийсэн баг. Тэд хуарангийн хамгаалж исэн драгун болон леви цэргүүдийг одоо игнэг цохиод сэтэлж орж ирсэн. Тэгээ цаана нуугджсэн шархацсан болон энгийн иргэдийг хядаж эхэлсэн. Тэгээ чинь нэг өмнөх хаяад тулдаан тэгээд шархацсан хүмүүсээ насилхэн дээр дамнуураа тавьсан гэж байж тэдний игнээс сэтрээд оронгуудаа тэр араар нь ороод энгийн иргэдгээ тэр нөө хоол хүнс хийх хүүхэд мөхтүүд эмэгтэйчүүд галтгоонд ажилласан хүмүүсийг бүгдийг алж эхэлсэн. Тэгээд тэнд нөө нэг шархацсан хөвчөө цэргүүдийн нөрцөл томохокороо завцаа завчаал явсан гэсэн. Эдгээрийн дунд одоо хуаранг дагалж явсан зарц тоогоочд офицерийн эхнэрүүд хүүхдүүд байсан. Тэндээс олон 10 хүн амьд үргэцээ. Ингээд Сент-Клэр хошууж хаартыг 2 дугаар хороог удирдан байлдааны жадаа ухсраад сөрөг дайр гардан тулдаан хийж хуаранг цэвэрлэж амьд үлдсэн хүмүүсийг аврах тушаал гэсэн. Хаартын довтлогоо амжилттай болсон. Одоо буцаагаад игнэгээ барьсан гэсэн. Гэхдээ тэр өөрөө алуулсан. Буудалж. Ингээд цэргүүд хүн тохирол амссан. Яг энэ үед Америк нэгдсэн улсын армийн байнгын офицеруудын тал нь амир үргэцсэн байсан. Харин 2 дугаар командлагч хошууж генерал Батлер 2 удаа шархацсан байдалтай байсан. Америкийн цэргүүд одоо эргэн тойронд болж аимшиг хараад цочиртон бууж өгч зарим нь таарлцсан одоо модны доор ч юм ингээд нууж болох газар очиж нуугдсан. Өглөөний 8:30 минут буюу цаг 30 минутын 30 минутын дараахад тулдаа хэсэг зур навцсан. Энэ завшааныг ашиглан генерал Сент-Клэр хамгаалтын шугамаа татан гэж илүү ингэж татаад илүү ойрхон зайд нэгтэрсэн. Илүү гүн шивэлсэн гэх юм уу да. Батбүх хамгаалт үүсгэхийн тулд ингээд энэ жинхэнэ энэ бол өндөө жинхэнэ одоо нэг массакр гэж хэлдэг. Хядлагын одоо шуурганы өмнөх нам хүн байсан юм. Лидл төртөл болон омгийн бусад өрдөгчд дайсныхаа эсрэг сүүлчийн бөгөөд эцсийн довтлогоо хийх одоо цэргүүдээ уриалжсэн. Тэгээд анхны дайралтаас хойш 2 цаг өнгөрөөд Сент-Клэр хэрвээ одоо л дайсны шугамыг сэтэлж чадахгүй бол бүгд арчуулна гэдгийг ерөөс ойлгосон байна. Ингээд амьд үлдсэн офицерууд цэргүүдээ гээд амьдрал одоо ам өрсөн нэг бол амьдрал өхлийн төлөөх дайралтаа хийя. Бүсэлтийг сэтлээ. Тэгээд хийж ихтэй тэд нар ч нэг тэр хэсэг дээр ирэхдээ ирсэн зам гэж байгаа шүү дээ. Тэр замаа сэтэлж гаргая гэж шийдсэн баг. Тэгээ бүгд буунда одоо байлдааныхаа жадыг бэхлээд одоо ялангуяа яг байнгын армийн хамгийн туршлагатай хамгийн одоо аимшиггүй одоо төдийн туршлагатай цэргүүдээ урдаа гаргаад тэгээ дайсны шугамыг сэтэлгээр дайрсан. Тэдний араас гаргасан замаар явж чадах бололцоотой бүхэн араас нь даах хэрэгтэй байсан. Амрах юу вэ? Кино үзчихлээ. Юу намтраалагч амарцлаа. Бүр юу бол дараа нь яг бол гэж бүр сансаа сууцсан байна. За өдөр бүр шинээрээ Төлөөшөө бейкери манай нэвтрүүлгийг ивэнтдэж байгаа. За Төлөөшөөгийнх маань гоё бейглүүд гаргасан бол одоо бейглээ илүү баяжуулаад бейгл нь сэндвич гаргасан байгаа. За 2 төрлийн сэндвич байна. За cranberry chicken bagel сэндвич байна. За амтад цангис жимс дахины цээж махан авчурахтай бейгл сэндвич. За мөн сесама бейгл сэндвич байна. За өндөр гахаа махан авчурахтай ийм сэндвичүүд байгаа. За би бол энэ гахаа махтад нь бол үнэхээр дуртай. Би гахаа мах идтгүү ч гэсэн энэ айгүй гоё бейкэнтэй энэ юутайгаа бейгэлтэй айгүй гоё зөгцдөг байхгүй. Тэгээ энэ шинээрээ болохоо бүр маш гоё амттай. Ийм гоё бүтээгдэхүүнүүдийг гаргасан байна. За мөн одоо жим хийж байгаа ч юм уу, одоо жингээ барьж байгаа ч юм уу. Ийм хүмүүст бол одоо энэ дахины цээж махан сэндвич нь илүү их тохирох болоо гэж бодож байгаа. Манайх дээр бол хоёулаа ирсэн үнэхээр гоё амттай. Ийм гоё. Шинээрээ бол бүр илүү гоё юм байлээ. Тэр гахаан дуусчаад чи идчихэд байсан юм шүү дээ. Үгүй шүү дээ. Гахаа дуусчаад би өөрөө очиж авч идсэн байхгүй юу? Идий гэж бодож ирсэн. За мэдээж та Төлөөшөөгөө бүх салбараар хөдөлталж байгаа. За өглөөний цайнд дагуучих юм бол өстой гоё. Өдрийн хоол хүртэл та үйл даах. За айгуу тийм үеиг юм байлээ. За үдээс хойш энэ төр бол дуусчтэй юм байлээ шүү. Эртгэн л очиж идэх бол. Ингээ Төлөөшөөгөө ярихаар хамгийн шүүлсэн босгож ядаргаа болоод.
За баярлалаа. Зургийн шүлстэй юм шүү. Түлээ шүү. Түлээ шүү. За эцэг. За одоо ингээ нэг байнгын армийн хамгийн туршлагатай зэргүүд нь бүсэлтийг сэтэлнэ. Тэдний араас явж чадах бүхэн нь явна гэсэн одоо үүрэг өгсөн. За ингээд дайсны өдөөс тэр шугамыг сэтэлгээр дайрсан. Шалхацсан олон зэргүүдэд тавиланд нь даатгаад хуарандаа өгүүлдэсэн. Тэгэхээр энэ бол хамгийн хэцүү үзэгдэл. Зэргүүд өөрсдөө амьд үлдэхийн тулд хүн дамжиж гүнх боломжгүй болсон учраас тэгэл бүгд явсан гэсэн. За ингээд эрэлхэг амь өрсөн дайралт төд удалгүй амь зулвсан зүхталт болж хувирсан. Амьд үлдсэн зэргүүд зэр зэвсэг хувц сэргэлээ хаяад гүйлцсэн баг. За яасан бэ гэхээр ихлэмшсэн бүсэлтээ сэтэлсэн баг. Сэтэлэнгүүтээ зүгээр зүхтацсан. Тэр чигээр. Тийм үү. Сент Клэр сугааны хамгийн ард үлдэн аль болох олон хүмүүсийг бүсэлтээс авч гарахыг хичээж ирсэн. Хамгийн сүүлд одоо орхиж явсан гэсэн үг. Тэр ард үлдсэн хүмүүсийн сүүлчийн хүмүүсийнх нэг байсан. Тэгээд уугуул одоо Индиан дайчд тарж бутар сарнсан Америкийн армийн одоо бутарсан цэргүүдийг хэдэн одоо километрийн турш элдэн хөөж ядраад эзэлсэн хоорондоо эргэж ирж дайны олзоо цуглуулж шархацсан дайснуудаа хөнөөхөөр буцаж явсан. Одоо энэ шархацсан хүмүүсүүд дуусах нь шүү дээ. Тэдний дунд одоо хошууж генерал Батлер байсан. Хоёр шархагдсан. Баруун хойдын холбооны дайчид ялалтаа шүнжин нэмгэлсэн. Хожимо Сент Клэрийн ялагдал гэж нэрлэгдсэн одоо энэ Вабашийн тулалдаа нь энэ хүн ер нь бол ингээд дуусч байгаа. Ямар ч одоо юу гэм байрлалын алдаа гаргасан, салж байрлсан, дээр нэмээд орон нутгийн ямар ч одоо дүн шинжилгээгүй байсан гэдэг айгүй олон төв. Ядар туллаа зүхтаасан Америкийн армийн зүхтсан цэргүүд 50 орчим километр урд цуурж гүйлцсээр Джефферсоны цайд тэр оройд хүрсэн баг. Чи өдөрт 7 км явж байсан хүмүүс шүү дээ. Ажин яг нэг их бууга чирээ явж байгаа. Тийм л дээ зүгээр л. За ингээд Джефферсоны цайзад ирсэн цэргүүдээс тоо гаргасан. Амир өргөцсөн хүмүүс. Тэр бол аимшигтай хохирол байсан. Америкийн нийт цэргийн 3/2 нь алагдсан, шархацсан эсвэл ор сураг болвол 6 их буу хангамжийн тэрэгний хамтаар мөн 1200 буу дайсын одоо индианчуудын холцсон татсан. Харин уугуул Америкчуудын хохирол ердөө 20 алагдаж 40 шархацсан. Энэ бол үнэмлэхүй ялагдал. Америкийн нэгдсэн улсын армийн уугуул Америкчуудад хийсэн хамгийн том, хамгийн шившигтэй ялагдал байсан. Тэр чигвэл Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтлын дайнд ийм тулдаа ийм хохирол амсаж байгаа. Энийний дараагийн хамгийн том хохирол бол хоорондоо хийсэн иргэний дайн дээр л гарсан. Гэхдээ энэ ялагдал тийм гинтийн зүйл байсангүй гэж байна. Урд нь Литл Turtle ялгаж байсан генерал Хармер Сент Клэрийн аян дайны талаар ноцтой санаа зовж байснаа илэрхийлж байсан нэг тэмдэглэл байна. Түүний одоо тэр үзэл бодлыг одоо хоёрдугаар энэ хоёр одоо Хармер болон Сент Клэрийн аян дайнд хоёулын нь оролцсон дислэгч Эбенезер Дэни гэдэг нөхөр тэмдэглэл хийж үлдээсэн байна. Хармарын армийн ихэнх нь ямар хүмүүсээс бүрдэж байгааг харсан. Нэгдүгээр аян дайных нь. Хотын гудамжинд хэвж байсан аригчид шоронгоос чамаагүй ирчүүдийг цуглуулад шуудхан дайсын дотор үлээсэн гэж. Тэдний командлох офицерууд ч өөрсдөө ямар хэрэгээр тийшээ зүгүүлснээ ч ер нь огт мэдэхгүй төсөөлөхгүй шахав. Цэргийн альц салбар хангалттай сайн бэлтгэдэггүй. Хангамж хангалтын хувьд ихээхэн дутагдaltaй авилгацсан байсан гэж байна. За ингээд одоо тэгэхээр уг айрам одоо хоёр айрам хоёулаа ямар хүмүүсээс бүрдсэн маш тодорхой байна. За зүгээр хөвж яхаар газартай болъё гэдэг. Газар мазар амлсан байгаа шүү дээ. Газартай болъё гэж явсан хэсэг хүн шоронгоос ингээд нэг за шоронгоос гарч ивэл яасан ч яхав гэдэг хэсэг. Тэгээ шоронгоос гарсан хүмүүсийн их нь оргон зайлсан бол таарна гэсэн үг. За тэгэхээр одоо ямар нөхцөл тулд ямар хүмүүсээс айрамчин бүрж байгаа гэдгийг хараад үзсэн ч гэсэн дайныг удиржсэн генерал өөрийн нэр хүнд амь нас сэргүүд болон олон хүний амийг ингэж эрсдэлд оруулахар шийдсэнд гайхаж тэмдэглэж үлдээсэн нуугаагүй байхгүй тэр дислэгч. Хинтээ тулдах гэж байгаа. Бүр хамгийн шилдэг цэргийн хүчнийхэн тоо ижилхэн байсан ч дайсанд үргэлж давуу талаар байсаар байгааг мэдж байх боломжтой байсан шүү дээ хэмээн тэр тэмдэглэлээр бас халгалж хэлсэн байна. Сент Клэр генерал Сент Клэрийн ялагдал одоо Америкийн нэгдсэн улсын конгрессийн түүхэнд хамгийн анхны hearing гэж байдаг чинь мөрдөн байцаалтыг эхлүүлсэн. Сонсгол. Тэдний тайлан Сент Клэрийг шууд буруутгаагүй ч гэсэндээ түүний аян дайны бэлтгэл хэрэгжилтийг ноцтой дутагдлуудыг ил болгосон. Америкийн нэгдсэн улс одоо баруун хойдын холбооны эсрэг дараагийн одоо илгээсэн генерал нь галзуу хочид Энтони Уэйн байсан. Тэрээр юуны түрүүнд Америкийн нэгдсэн улсын айрамд томоохон шинжилгээ хийх шаардсан. Цэрэг армийн хангамжийг нэмэгдүүлж, мэрэгжлийн ур чадварыг сайжруулах, илүү чанартай сурвалж тактик хэрэгжүүлэх, тагнуулын ажлыг боломжруу болгох ёстой. Тэгжээж бид дайна хийнэ. За Вабашийн тулдаанд одоо уугуул Америкчуудын хувьд бол агуу ялт байсан. Нэг бол тэдний одоо энэ бол тэдний
хувьд эр зориг тактикийн ур чадвараа олж авсан гайхалтай ялт байсан. Ялалт Little Turtle, Blue Jacket, Bacon Gehales нар тэ түүхэнд Америкийн нэгдсэн улсын эсрэг хамгийн амжилттай дайцсан уугуул омгуудын удирдагч болж түүхэнд бичигдүүлдэг юм бэл. Гэвч одоо энэ бол тэдний эсэргүүцлийн хамгийн оргил юм байсан. Энээс цаашаа бүх юм ингээд урууц ойлгомжтой. Тэгээд нутгаа алдсан учраас. За ингээд удалгүй тэдний дайсан болох Америкийн нэгдсэн улс баруун хойдын нутгийн Индиан дайныг улам хурцтгаж, улам бохирдуулж эцэст нь Америкийн нэгдсэн улсын армийн генерал Wayne-ийн удирдлагаар одоо Fallen Timbers гэж нэрлэдэг тийм одоо унсан гойлон гэх юм уу. Fallen Timbers-ийн тулдаа шийдвэрлэх ялалтыг байгуулж дайн дууссан. За энэ дайн дууснаар яг энэ мөчөөс эхлэн Америкийн нэгдсэн улсын өрн зүгт алс номхон далайн зүг одоо тийм сарвчилж харж ясныгаа ерөөсөө огт мэдсэн болов гэдэг нэг ганц асуудал үү. Яг л энэс цаашаа бүгдийг авах юм байна гэдэг тэр үед ойлгосон баг. Эсвэл өгчээстэй би яар залгалаа шүү. Гэхдээ айгүй надад юутай санагддаг юм. Газар нутгаар нь очичоод бүгдийг нь яддаг тий. За ингээд одоо ямар ч үсэн ийм л зүйл болсон. Миний өмнөх нэгдүгээр хэсэгтөр бол энд яагаад дайтах шалтгаан гарсан. Бас яг анханаас Жорж Вашингтон дайтахыг хүссэн үү гэдэг хүртэл ингээд тэрийг тайлбарыг өгсөн. Тэр бол үнэхээр бас тэгж хүсээгүй, ойлголцохыг хүссэн. Ойлголцохдоо дээрмийн гэрээ санал болгосон гэдэг. Зөвхөн өөрөө биш нэг өөрийнх нь засгийн газар одоо уугуул одоо коллеж төгсөрийнх нь айрам дотор нь хүртэл нэг газар тийм булаа хийсэн хүсэлтэй хүмүүс маш их байсан. Лобби хүчтэй хийсэн. Америкч лоббигоор явдаг ус. Тэгээд иймэрхүү зүйл байсан. Ямар ч байсан тэгээд энэ бүх хямрал нь явсаар хагаад одоо энэ Вабашийн тулдаанаар дуусаад энэ дараа бол тэгээд бүх дайны хувь заяа иргсэн гэсэн үг. Эргэлтийн цаг. За одоо энэ одоо Вабашийн тулдаан баруун хойд нутгийн Индианы холбоог ялсан нь бол Америкийн газар нутгт дээр хамгийн том айран байсан шүү л гэж байгаа. Энээс цаашаа бол Индиан овгийнхан үсрээл 100 200 байсан. Газар нутгаа хамгаалж. Тэгээд сонсгол анх хийсэн гэж. Ер нь бол Америкч одоо юм бол сонсгол хийдэг шүү дээ. Энэ дай яагаад ялагдчих байгаа. Юу нь болов уу тодруулж байгаа байхгүй. Хиний алдаа гэдэг. Тэгмүүд чи 1700 сонсгол хийжсэн байна. Манайх ч саяхан л хийж эхлэв өстэй. Тэгээд жүжиг шүү дээ. За аватар кино үзэж байгаа юм шиг бас санагдлаа. Би яг энэ нэвтрүүлгийг яагаад хоёр хэсэг хийжсэн бэхээр энийг үнэхээр яг кинод ярьж байгаа юм шиг ярьж өгмөр санагдсан. Чадсан болоо гэж найдаж байна. Аватар л үзчихлээсэн. За баярлалаа амраахаа. За цаг хугацааны нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 столгоны Од Мөндөр хажуугаар хүрлээ. Өнөөдрийн дугаарыг өдөр бүр шинэ ураатай Төлөөшөө Бэкери болон ногоон өрөөдийг хөгжүүлэх ураатай MMS компани бэлтгэлээ. За аватар ярьчихсанд баярлалаа амраах. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.